Эрхэм сонсогч та бүхэн яр утгын мөнгөн биерэг түшин гүнзгий санааны алтан бэхинд нээлж ертөнц ахуйн гоо сайхныг дуулан оюуныг дитгэгч уран үгийн дарахжуул дорн эртний ариусэл хийгээд яруулсал домог үнэний нээлэх хагцах уулзуур үнэн ёс тэнгэрийн санаа гимгэрдэн өгүүлэн дуулагч худагтын нутгийн авьяаснуудын бүтээлээс бүрдсэн нутгийн чимээ цамгоос сонсож байна. Монголын зохиолч тээврийн шагналд хандын цэрэн дөрж 3 цол цэцэг. Норовхан уулын бэлд бууж морой хатайруулан сойж тушлаа. Тоолын билээд өгсөж нилээд дээр гарч явтал далд оддын гэрэл туяа шингэсэн байлтай. Хилж үл болох нэгэн өнгөт хилж тоочж болмоор түмэн гэрэл хоршмол мүсэн зул, засан зул, усан зул цэцгийг навч нахиа яг л хүүхдийн гар шиг болбрайхан харагдлаа. Ер нь эн чин навч цэцэг дэлбээ бус бурхтын мотор химээвээс илүү цохилтой. Уран зул цэцгийн цомирлог бүхэн нар сарны дэртээ алс чандад орших оюуны мантлаас бууж ирэх ариусал гэгэрлийн долгиосыг тосон тэнийжээ. Усан зулын шүүдэр танан цагаан, засан зулынх алтан шаргал, мүсэн зулынх шүрэн улаан ажээ. 3 зул цэцгийг газраа сургаж гараагүй. Тэнгэрээс бууж суусанд хинч үл эргэлцэн. Цэцэг хот инээлдэн дэгж дэрвэн урдаас гүйлдэг шиг болохт нь би өөрийн ирэхгүй норов хам минь гэж дуу алтан залбирлаа. Ганцхан уул нургадаг 3 зул цэцгийн танан алтан шүрэн өнгөч шүүдрийг өөрийн харанхуйгаас эхлэн түүх учиртай. Эцэст нь уус шар малгай өмсөхгүй 100 нэлэх цэцгийн усан шүүдрээр шингэлэн дуусгах ёстой. Би ажилдаа орлоо. 1, 2, 3, 10, 100, 200, 900 1000 дахь шүүдрийг авах үеэс би норовхан уулын оройд гарчээ. Уусч шар малгайлчихсан 100 нэлэх цэцгийн усан туслыг хөөргөнд нь унах тоолон хөөрг хөрч гар хайрч сүулдээ дисгүйе бэрх болоход би ханцуугаараа жиргэллээ. 99 100 хөөрг дүүрчлээ. Хөөргөө хадгаар бөмбөйт нороогоод өвөртлөө. 4 авангууд л багшийнхаадаа ухсгийлээ. Гэрт оронгууд хөөргөө гаргаж багштаа 2 гартан барьлаа. Багш минь хуучин бөөрөнхий хулсан савар шиг урт хуруутай туранхай гараа досон авангуудаа яг мөн байна. Гар толоож байгааг нь алив пэлэнд сүү хийгээд ал гэснээ хөөргөө пэлтэй сүүн дунд тавилаа. Та нар нүдтэй ус харцгаа. Бид ч сонирхон ширтлээ. Хөөргөний ёроолоос зүг зүгээдээ 100 талст гялалцсан дэлсээр сүү хүлдчихлөө. Тулган дээр саяхан нэрсэн цагаа дэргэлж хүмүүс хөлөрж халуутсан зуны дунд сарын 15-ны галтай гэрч шүү дээ. Багш минь намайг дуудаж би чамд мэдэх бүхнээ зааж чи сурч дууссан. Багшийнх ном гүйтсэн. 5 гүнт хөлдсөн хөөргөний мөртөө сүүг зааж мэргэн шавийн минь ном эхэлж байгаа нэ гэлалаа хүмүн. Эмтдаа сансрын цэнхэр ариун оюуны мандлаас ирдэг дөлгсийг хурааж хөрөмтлүүлсэн 3 зул цэцгийн аршааныг хүртэн гэдэг биеэр бурхны оронд таац хуйц ариусна гэсэн үг шүү дээ. Юутэй их юрүүл тавилантай барилдлага вэ гэд нэгэнтээ залбирч дууга хурааснаа. Ингээд хүмүн тун жорыг яаж олвоо гэж асуулаа. Өршөө багш минь түмэн жорыг сэтгэлдээ бүтээгээд бисгаллаар нэг нэгээр нь хассаар үлдсэн ганцыг нь авлаа. Зөв хүмүн
мөн ч мэргэн олжээ. Энэ орчлонгоос буцахын өмнө хүн бурхтын оюуны мандлаас илгээгддэг гэгэрлийн танг хүртнэ гэдэг чинь зөвхөн биеийн итгэрэл бус сэтгэл сүнсийг минь төөс ариусгана. Багш нь энэ биеэрээ бурхадтай уулзах нэ. Гэхэд нүүрэнд нь баяр, бахархал тодорч нүд нь хүүхдийн шиг тунгалаг харагдлаа. Хөөмөн 7 хоноод ирээрээ гэж багш айлдав. Товлсон өдөр нь ирлээ. Багш минь шинэ хамбан дээл өмсчгэж 32 сарстай наамал гутал, цагаан шанзан оймс, шар торгон овоотой, ер нь бүхий л хувцс нь цоошин болчихож. За хүүхдүүд минь сонс. Сайн шавынхаа ачаар би итгэрлээ. Ариуслаа. Гэхэрлээ. Гэр дүүрэн хүмүүс ашигтэй, ийм буянтай, тийм ачтай хүн байх гэж ямар гээч гайхамшигтай гих мэт магтаал урсгана. Мэргэн шав минь өвгөн багшигаа хүн заяаны сүүлчийн эдрэнээс гаргалаа. Гих багшийн минь сүүлчийн үг өгүүлбэр тэртээ оддын чандаас сонсогдно. Багшийн яриаг сонсож суусан хүмүүс хуучин олбгон дээрээ завлаатай үлдсэн өвгөн биеийг ширтжээ. Зээ хүүхэн нь аха та айраг зоогл гэлээ. Хэн түүнийг авах вүлээ? Дахиад л аха та айраг гэснээ хултай айргаа алдаж багшийн зөөдөж байгаа биеийг зуурч ой дуу боллоо. Гэр дүүрэн уйлан хайлан элээ халаг дуу шуу болж байна. Багш минь бурханд хувлан дээд үнэнд хүрч байхад ойлолдохч гэжтэй хүмүүс минь.